За бид нар Дорнод аймгийн Чой болсон хотод байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөр зочилж байна. Одоо Дорнод аймагт ажиллах өглөө эхэлж байгаа. Тэгээд энэ төв бол одоо Монгол улсад бас жишг болохын загвараар 6 аймаг ийм төвтэй болж байгаа. За Дорнод аймаг бол үйл ажиллагаа эхлүүлээд жил гарсан болж байгаа. Энэ хугацаанд би өмнө нэг удаа ярьжсэн. Тэгээд маш их үйл ажиллагаанд чигдэрсэн байна. Та дэлгүүрийг нь үзээрэй. Хүүхдүүдэд усанд оруулдаг баанд, хөгжлөмжлөлтэй хүмүүс үн төлбөр үржүүлэлт газартаа алсан байна. За хэдүүлээ нүгээр ингээд яваад ингээд үзье. За мөхт ягшаа бид нар өглөөнийхөө влог за тэмдэглэл хийж явах шүү бичлэг тий. Үйл ажиллагаа эхлээд хэр удаж байгаа лээ? 3 жил болж байгаа тий. Та бид нар ингээд манайхан бүгдээрээ бүх газраар нь зурнууд аваад тэгээ явуулч үзүүч бичлэг хийн гэсэн. Тэгээ одоо нөгөө зааланд нь хүмүүс цуглаад тэгээд нээлттэй их гэж байгаа. Тэгээд тэр дараа нь ярих зүйлүүдээ дараа нь ярих тий. За тий амжилт хүсье. Бүх хүмүүст амжилт хүсье. За бидний хүлээж авсан Дорнод аймгийн засаг дарга ял танаа баярлаа. За зүгээр. Манай багийг тий. Таадаас нь манай орон нутагт ирж гэрээсээ гарыг гэж аян өрнүүлээд олон бас эмчнэрийн нарийн мэрэгжлийн үйлчлэг хийж байна. Дээрээс нь бас зөвлөгөө сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бас ийм бүрэлдэхүүн мэрэгжлийн хүмүүс ирсэн байна. Дээрээс нь та өөрөө бас ингээд давхар бас их хурлын төвшөнд хэрэгжүүлж байгаа ажлын мэдээлэл өгч байна. Тэгэхээр танд маш их баярлалаа. Манай энэ хөгжлийн мэрэгчлэлтийн ирч бас мэдээлэл авах одоо тийм сонирхолтой байдаг. Тэгээ одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ нарийн мэрэгжлийн эмчийн зөвлөгөөд тусламж авч байна. Тэгээ энэ бүх одоо ажлыг бас манай орон нутгийн зохион байгуулж байгаа танд бас баярлалаа илэрхийлье. За бидний хүлээж авсанд баярлалаа. За сая засаг дарга тэгээд одоо энэ аймгийн яг энэ одоо энэ чиглэлээр шийдвэр гаргадаг тий ажилдаг бүх холбогдох мэрэгчлэнүүдтэй бид нар бөөнөрөө хамт нэг 500 м бараг 600 м орчим замаар ингээ явсан. Тэгээ хамгийн хөөрхөн нэг юм болохоор дуут гэрлэн тохиотой юм байна. Нийтийн тээвэр гэж байт юм байна. Хамгийн гол нь нөгөө нийтийн тээвэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол ахмадуудад тээвэрлээ. Тэр нь үн төлбөргүй гэж аахгүй. Одоо бид тэр үнэлэхийг ингээд дараа нь бүгдээрээ зургийг тавьж өгнө. Тэр бол айгүй юм бас хүнд ээлтэй үйлчлэгийг хийх гэж одоо шийдсэн орлого байгаа нь маш гоё харагдаж байна. За зам дээр бол зарим газруудаа налуу орцтой, заримуд нь бол налуу байхгүй байгаад байна. Энэ нөгөө шин зам, хуучин замтай гэсэн. За жилийн дараа ирэхэд нэлээд олон газар нь бол налуу замтай болох юм байна. За тэгтээ бол нэг 60 гаруй тэрэгнтэй хүмүүс байгаа. За нэлэх хүүхдүүд бас хэд байгаа энэ тоог нь сайн мэдсэнгүй. Ямар ч байсан нөгөө аймаг дүүргийг тийм байна юм гэж харьцуулж ярихаасаа илүү давуу талууд нь бид нар ярьж байгаа. Тэгэхээр ийм юм давуу талтай. За сул талууд нь юу байна гэдгийг харж байна. Сул талууд дээр салбар дундын харилцаа холбооны асуудал дээр жоохон бүрхэг байж магадгүй гэсэн ийм мэдээлэл санагдаад байна. Тэгээ очиж байгаад бид нар нөгөө ногоо номоохын дагуу дахиад мэдээлэл эргэж авна. Тэр нь юу вэ гэхээр бүх засаг дарга нарт зориулаад 13 ажил 32 шалгуурыг одоо ингэж хийнүү гэдэг ийм даалгавартай заавартай өгсөн байгаа. Тэрнийхээ дагуу энэ аймаг маань аль төвшөнд байна гэдгийг бас бид нар ярих хэрэгтэй. За нөгөө саяны миний хэлсэн Ахмад Настан хөгжлийн бэрхшээлээр дүүрсэн гэсэн энэ машин автобус нь энэ байна. Хэдүүлээ энийг үзье. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүн болгон тэрэгцтэй биш те. Гэхдээ ингэж суух юм байна. За энэ би нэг юм шин өвтөд дээлтэй. Миний дээл энэ амар тулынхаа маань хурган дээлтэй. За яаш орно. Эндээс бэр. За. Би бэрчээ таа. Зээ. Өсөлгөл одоо арахгүй нөө. Жохон өндөрлэн тий. За. За яаш сууцгай манайха. Биш хошчихгүй би. Энэ цэрэг тавьчих. Наашаа. Цэрэгээ энэ сууч хойлоо. Хойл энэ сууч юм ярьж үзэх хөө. Энэ сууч. Суугаарай. За. Сууж байгаа. За тэхүү. Хамгийн гол нөгөө нэг хөдөлгөөн засалж байна, хил засалж байна. Тэгэхээр яг бүсийн төв учраас одоо энэ шигээ манай Сүхбаатар аймаг, Хинтээ аймагт байгаа ойрын сумуудад байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ээж аав нар эцэг эхчүүд хэрэг ирдэг гэдэг урсгалын мэдээлэл одоо хэрэгтэй байгаа. Тэрийг өсч одоо сонсох хэрэгтэй байна. Тэгээд ерөөдөө энэ нөгөө зүүн бүс гэдэг чинь өөрөө нийтдээ ингээд тоолох юм бол аймаг болгонд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дүн нэмэх юм бол энэ 3 аймагт нийтдээ заадаа нэг 15,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн байх гэдэг байхгүй 3 аймагт нийлээд за 15,000 орчмоос 1,000 орчим хүүхдүүд байж таарахаар ингээд одоо авч байгаа мэдээлэлээр тэгэхээр бид нар энэ
тоо мэдээлэлээр үнэлэнгүүт дараагийн аймаг юу хийх вэ гэхээр хідэн сургуульд явдгийн, хідэн ажил хийдгийн те хідэн одоо бизнес хийдгийн ч гэдэг юм уу ийм тоонууд те хідэн хөдөлгөөн засалд хамрагдаж чадчихээн гэдгийг харахаар аяндаа нөгөө тархалт ингээ гараад ирнэ гэсэн үг. Аяндаа нөгөө нэг хаана байгаа байхгүй нь аяндаа гараад ирнэ тоо мэдээлэл юм чи. Тэгээд тэрийг илүү сайжруулахын тулд одоо байгаа давуу талаа ашиглаад аймаг дээр юу хийж болох вэ гэдгийг бид нар ярина. Энэ дээр шийдлүүдээ гаргахын тулд эргээд салбар хоорондын асуудал руу орно гэсэн үг байхгүй. Тэгэхээр иймэрхүү зорилгоор ийм гэрээсээ гарцгаа аян бол явж байгаа. Тэгээ энэ дээр бодлогын баримт чиг басруулагдаж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр эргээд шийдлүүд гарганаа. Тэгээд ямар ч энэ удаагийнхаа яриаг ингээд дуусгая. Бид нар одоо 7-ны өдөр талдаа орчин одоо бид нар сэтгэл зүйч бид хоёрын уулзалт эхлэн тий. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэйгээ зарим ахмадуудтайгаа бас ганцаарчилж арай жоох юм хаалттай уулзлууд тийм тэр уулзалт руугаа явъя. За ингээд тусчихоо. За бид нар Дорнод аймагт ажиллаад эхний өдөр маань дуслаа. Тэгээд ер нь бол нөгөө зориулалт бүлэгтээ хурж үйлчлэгээ маань өнөөдрөөр дуусж байгаа. Тэгтээ маргааш бид нар өөр бот руу буцна. Тэгээд өнөөдөр бол маш олон хүмүүст хурж ажилласан. Ялангуяа сэтгэл зүйч бид хоёр маань нөгөө бүлгийн уулзалтуудаа хийгээд дөнгөсөө гарч ирлээ. Одоо 8:30 болж байна. Тэгээд өдөржингөө уулзалт хийгээд хүмүүстэй санал бодлын солилцож бас бүгдийг бичиж авлаа. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд оролцож өөрийнхөө болон амьдарч байгаа нийгмийнхаа төлөө цаг гаргасан бүх хүнд маш их баярлалаа. Хотынхаа гудамжаар ч явлаа, засаг дарагтайгаа ч ярилцлаа. Бид амьдрах тухай, тогтолцооныхаа тухай ярьчлаа, бүлгээр уулзчлаа. Тэгээд одоо бид нар ингээд ямар ч хэлсэн нэг дата мэдээлэлүүдэд цуглууллаа. Тэгээд өнөөдрийн дүгнэлтээ асуудахгүй ингээд энэ яриагаар орох бах. Тэгээд эргээд Дорнод аймагт юу хийх вэ гэхээр яг бодиттой нэг зүйл бол сэтгэл зүйн дэмжих бүлгийн үйлчлэгийг нь цаашдаа үргэлжлүүлэхэд бас анхаарахаар болж байна. За хоёр тэгвэл анагаахын их сургууль нийгмийн эрүүлэндийн хүрээлэн тий. За Виржиниагийн их сургуультай хамтарч нөгөө хийж байгаа судалгаа байгаа Ленд гэдэг ялангуяа нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж аавуудад зориулсан тийм судалгаа ахгүй. Тэгээ тэрнийхээ үр дүнгээр утгагүй төсөл хэрэгжүүлнэ. Тэгээд энд бол бололцоо нь бол байна. Энэ давуу тал дээр түшиглээд энэ төслөө хэрэгжүүлнэ гэдгээ бас ямар ч гэсэн дуулахад гэтээ бас энэ бас цаг хугацаа орноо. За ямар ч гэсэн ингэж дуусгая те. Хүлтлээ.